айлтгая. Орчин чулуун дүйдэн риг үргэлжлүүлээд уншвал Сумбаны гэж. За энэ гав дээр тааж адвала ши гэсэн тийм ээ. Гав дээр тааж адвала ши гэсэн. За тэрний эхнийх нь болох Нянто дэвилүг жураг марава дөдөви ёсонд бол риг гэдгийг юу гэж үздэг вэ гэхээр пагви риг гэж тийм ээ. Пагви риг. За тэгээд номын хувцас, унтах хор. За тэгээд одоо бадар бариад муу идэ олсон байсан ч гэсэн одоо болон мэдэх ханах одоо мэдлийг төрүүлэх. За тэгээд бом адон гомболоо омбор гаваа гэх тийм ээ. За төвчих болоод түүний зам мөрийг бясалгахад бол баясах. За энэ дөрвийг нийлүүлээд бол пагви риг гэж тийм ээ. Дараагийнх нь бол Симзамбын лүг шатваа. За Симзамбын ёсонд бол Лунгийн жаврангийн Симзамба, Ригви жаврангийн Симзамба буюу Күнши хайлгандаг Симзамба, Күнши хайлгандгүй одоо Хамиланбын Симзамба хоёрын риг гэдгийг одоо юу гэж тавьдаг вэ гэдгийг бол өчигдөр яриад өнгөрсөн. За одоо дараагийн 3 дугаарх савжид нь бол Дела Нянонду Пагви Пагва Зацу Шатва гэсэн тийм ээ. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр 3 дугаар савжид бол Симзамбала Нянанд Пагва Долдэвэр Агва Зацул тийм ээ. Одоо түүний одоо Симзамбын тавьсан тэр үзэл онолыг бол яцааж байгаа. Таалт тавьж байгаа. За энэ хэсэг бол 3 дугаар. За тэрийг өнөөдөр тийм ээ. Сумбаны гэдэг бол тэр давь савж Сумба. Делас Нянанду Пагви Гагва Зацул Шатва. За сагмын ишээж савн чөөж раншин найраг Маян бартал раншин найрагжийн дом мацаун ичэрдэ Нянанлаас. За раншин найрагын дом мацаун аймаа раншин. Тэгээ сагмын ишээгээ савн бол раншин найраг биш ээ. Ягд гэвэл раншин найрагын одоо тодорхойлолт гэдгсэн үү, утгыг гэдгсэн үү. За тэр бүгдийг бол одоо бүрдүүлэхгүй байна, хангахгүй байна гэсэн. Тийм үү? Мацаун ичэрдэ Нянанла. Ятагини раншинду навын ригла раншинду жодвын дон жод гойсо шээсүн. За хэмээн зэрлэсэн байна. Хонарэ. За ингээд лүн татхлаар юу гэж байна? Ятагини раншинду навын ригла буюу раншин найрагла раншинду жодвын дон жод гойсо хэмээн тийм ээ. Раншинду жодвын дон жод гойсо. За ингэж бол лүн татж байна. За энэний утгыг бол доор гарна. За хонарэ гэдэг нь бол хэн байх вүлээ? Симзамба тийм үү? Хонарэ гэдэг нь одоо Симзамбын ёсонд гагва одоо яцаалт тавьж байгаа учраас Симзамба өөдөөс нь үгэлж байгаа. Мадувдэ гэж тийм. Мадувдэ хонарэ гэдэг нь бол хэн байх нь? Симзамба хариул ярьж штэ тийм ээ л. Симзамба Мадувдэ Пагвин догва намжи жужидвичэр шана Ян Нянанла. Пагвин догва намжи. Пагвин догва гэдгсэн үү? Одоо Пагвин зам мөр, зам дуба, ондог энэ бүгдийн бол уг шалтгаан болж байгаа маа гэх юм бол Ян Нянанла жуи намдан яно шина чэсүн. Жуи намдан ямаа тийм ээ. Уг шалтгаан олон зүйлийн одоо нөхцөл шалтгаан бүрдэж бүрдэх ёстой юмаа. Раншин найраг гэдэг юм уу тийм ээ. Пагвин догва намжийн жүү гэдэг чинь бол зөвхөн нэг нь юмаа тийм үү. Жуи намдан яно шэсүн. Она жежүржирийг чөөж тэртэл дийч Ян Нянанла Женжис яндагур ламбаян ямба дэна донжи чадвар жишиг чөничэ намдын ямбаланы нявадэ медо шэсүн. За юу гэсэн үг гэхээр Женжи яндагур ламба гэж. Нөхцөл шалтгаанаар одоо яндагур ламба буюу үнэхээр авах гэсэн одоо үгэлдээ орчуулах юм бол тэгээ утга нь юу хэлж байгаа гэхээр нөгөө нэг өчигдөр ярьсан раншин найраг дээр одоо сонсох тэргүүтэн нөхцөл шалтгаанаар итгээд өгөх юм бол жажуржирийг болно гэж ярьжсэн шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэрийг хэлж байгаа. Нөхцөл шалтгаанаар яндагурлан баг. Тэрүүгээр тэтгээд өгөх юм бол юу болох вэ? Жажуржирийг болно. Тэгэхээр нэг ёсондоо Женжис яндагурламба гэдэг маань жажуржирийг хэлж байгаа. Жажуржирийг ямба дэна донжи чадвар жишиг ёд. Чөничэ намдын ямбаланы нева медо гэж. Тийм ээ. Нева медо шэсүн. Энэ юу гэсэн үг вэ? Шэсүн хоноор юм. За мөн Симзамба гэж.
Тэр Симжанжин Симжин чөнөд раншин найрагсуу шадва мэтэ вартаал. Симжанжин Симжин чөнөд раншин найрагсуу шадва мэтэ вартал. Дөдөжөн согно цагны ишэж сав раншин найрагсуу шадвичэрна мачв дээ гэж. За дөдөжингийн лүн түрүүнд гарсан шүү дээ тийм ээ. Дөдөжин тэргүүтэнд бол Симжин чөнөд өөрийн сэтгэлийн тэр хоосон чанар бол аранлаг тэгж тавьсан шүү дээ тийм ээ. Сэтгэлийн дээрх одоо тэр чойн буюу хоосон чанар бол раншин найраг юм. За тэр нь Нянтойгийн Симжин чөнөд бол Нянтойжин дүвидэн риг юм. Ранжилжин одоо Симжин чөнөд бол ранжилжин юу дүви риг юм. Танчусимба өөрийнх нь сэтгэлийн чойн бол Танчусимбын одоо чин дүви риг болох юм тийм ээ. Тэрийг бэгээр үзүүлсэн шүү дээ тийм ээ. Нэг бомб байлаа гэж бодоход тэнд зүгийн бал хийвэл зүгийн балтай. Бурам хийвэл бурамтай бомб. Элсэн чихэр хийвэл элсэн чихэртэй бомб гэдэгтэй адилхан сэтгэлийн хоосон чанар нь хоорондоо ялгаагүй боловч тэр одоо нөгөө нэг дэнгийн гансаг тийм ээ. Тэгээд чö дua энэ талаас нь бол ингээд буруу ялгаж байгаамаа гэж хэлсэн шүү дээ тийм ээ. Түүнээс биш сагны ишээгээ савн бол раншин найраг гэж хэлээгүй шүү дээ. Тэгэхээр бол юу гэж юм нэхэр дөдөжин тэргүүтэнд бол сагны ишээгээ савн раншин найраг гэж номлосон шүү дээ гэвэл мачвдэ дэнэ раншин найраг суу шадвын сагны ишээгээ савн раншин найраг дагвава юм. Раншин найраг дагвава буюу жинхэнэ раншин найраг биш юм. Мин дагва. Тэгэд нэрлсэн ихтэй жахгүй юу? Нэрлсэн юм. Жинхэнэ нь биш. Одоо ярьж байгаа раншин найраг суу шадвын Симжанжин Симжин чөнөд раншин найраг цанибаа юм гэж. Цанибаа юм бичэр гэдэг нь жинхэнэ одоо мөн чанарыг одоо хангаж байгаа ийм раншин найраг нь бол юу? Симжанжин Симжин чөнь юм. Симжин чөнь. Тэр раншин найраг суу шадва гэж шүү дээ. Одоо энэ үед раншин найраг гэж номонж байгаа гэдэг номонсон гэж зарилгалсан гэдэг нь хаана гэж байгаа вэ? Энд гэдэг маань бол жүд ламаа болоод ондогжонд тийм ээ. Жүд ламаа ондогжонд номонсон раншин найрагч нь бол Симжангийн Симгийн чөнөдийг хэлж байгаамаа гэсэн. Тэр гэдэг байгаа юм. Энэ бол жүд ламаа дээр жүд ламын лүн татсан шүү дээ тийм ээ. Дансрын чумбо гүнчин жанжины рекхан бранзэ дандэ дисэг наа гүтэ лүн татсан шүү дээ тийм ээ. Тэрийг хэлж. За тэгээ мөн одоо ондогжинд айлцсан тэр раншин найраг бол Симжанжин Симгийн чөнө раншин найраг цанибаин ян нянанла. За энэ тухай мөн нянанд бол юу гэж байна? Янна эдэгги ригни дагвава инла дини цанибаиндэ гэж. Дэна дитэн дигбама инно шэсүн гэж. За энэ юу гэсэн үг вэ? Эдэгги ригни дагвава инла гэдэг нь яжуржи ригийг бол цагны ишээгийн савн бол раншин найраг дагвава юм гэж. Дагвава инла дини цанибаиндэ гэдэг нь дини гэдэг нь энэ бол энэ нь гэсэн үг шүү дээ. Энэ нь бол дэ гэдэг нь бол тэр гэсэн. Одоо энд ярьж байгаа ди бол энэ гэсэн санаа. Тийм ээ. Тэгэхээр тэр бол дагвава юм. Одоо энэ нь бол цаниба юм аа. Дини гэж тэ дини цаниба гэдэг нь дини гэдэг. Одоо энд гэдэг нь юу хэлж байгаа вэ гэхээр одоо бол Умар Анжидвийн үеийг ярьж байгаа шүү. Умар Анжидвийн энэ үед бол Умар Анжидвийн раншин найраг бол жинхэнэ раншин найраг цаниба юм гэсэн. Дэна дитэн дигбама инно гэж. Дитэн дигбама эсүн гэж. За шива умаба ранги луг шатуу ятдаг. За тэгэхээр дини гэдэг нь бол яг Умар Анжидвийн ёсонд раншин найраг цаниба юм гэсэн. Тавгаз тэгээ үргэлжлүүлээд одоо умаба ранги луг шатуу ятдаг гэж. Умаба өөрийнхөө ёсыг Рикийн овоо шадва, ява шадва
риг садвын даг шадваад сүм гэж. За риг гэдгийн мөн чанар тэгээд тэн дотор нь одоо ялгал одоо ямар байх вэ? Түүнийг номнох. За риг садва гэдэг нь одоо тэр риг одоо сэргэх гэдэг юм уу? Тийм ээ. Тэр шинж тэмдэг. Одоо их хөлөгнийх байна уу? Баг хөлөгний одоо язгууртай байна уу? Тэр нь яаж сэргэж байгаагийн шинж тэмдэг. Энэ гурван хэсгээс бол үзүүлье гэж. Дамбууны гэж. За ригийн овоо гэдэг бол умавын ёсонд бол юу гэж үздэг вэ? Гав дэр ригжин овоо шагдуяотэй най журвана овоо нэгдүгүр журван ам зүгүр журва гаян румын сэмжанжин риг жигла жог бичрэр гэж. Най журвана овоо нэгдүгүр. Тийм ээ. За ингээд бидний сэтгэлд байж байгаа тэр нь өөрчлөгдөж ингээд дээш явсаар болоод эцэстээ бол бурхны овоо нэг бол. Мөн эсвэл сүггүй болж байгаа. Тийм ээ. Сүггүй гаян румын. Тийм ээ. Сүггүй. Бурхны мөн чанарын лагшин, дүрс лагшин. Энэ хоёрын аль нэг рүү одоо ингэж хувирдаг энэ зүйлийг бол одоо тэр амьтны язгуур буюу риг гэж риг гэж хэлдэг. За энэ одоо энэ доошо илүү тодорхой юу хэлэх гээд байгаа. За явала нийсүү ёдтэй гэж. За дотор нь бол риг гэдэгт бол хоёр байдаг. Умамын ёс тийм ээ. Эрдэм брэв шиндүү ригдэ намны шээжаадэ когмит араншин 8 яндаг ламба чогны доо шээ. За химэн. За энэ лүнгийн утга юу гэж юм нөхөр араншин найрагдан жажуржи риг нийсүүсэн бич. За тэгэхээр риг дотор бол араншин найраг жажуржи риг гэж бол хоёр байдаг. Гуус сан болоо тий дэр гэдэг нь бол одоо сан хөмрөгч байдаг юм уу? Мөн одоо үр жимээс одоо олон үр жимээс дэлгэрч идэг модтой адилхан риг гэдэг бол дотор хоёр янз. Гэж. Тогма медвана ирсэн нь бол раншин найраг. Тогмид раншин найваад тийм ээ. Тэргүүлшгүй цагаас ингээд байж байгаа нь бол раншин найва буюу раншин гэр. Яндаг ламба чогны доо гэдэг нь бол жажуржи риг. Жажуржи риг. Нэг ёсондоо симжин чонид тэр бол тогма медвана байгаа тийм ээ. Тэргүүлшгүй цагаас урд төрлөө явахаар хязгааргүй. Тэр үеэс бол байж байгаа нь раншин найраг. Тэгээд мөн жажуржи риг гэж хоёр байдаг. Яндаг ламба гэдэг нь тэр Женжис яндаг ламба гэдэг байгаа шүү дээ тий. Нөхцөл шалтгаанаар авсан гэдэг. Тэр нөгөө нэг тавь жинжи сойд аваад. За хэмээн раншин найрагдан жажуржи ригний сүм бичрэр. Жуд ламад бол ингэж хоёр байдаг гэж зарлилсан байна. Тэя раншин найраг най журва лай овоо нэгудан жажуржи риг най журвала зүгүр журва индэ гэж. За тэгэхээр яадгүй гэхээр раншин найраг бол ингээд хувраад тийм ээ өөрчлөлтөөрөө юу болох вэ гэхээр овоо нэгдгүү болж байна. Бурхны агшингийн нэг болсон овоо нэгдгүү бол. Жажуржи риг нь бол ингээд явсаар дээшлээд өөрчлөгдөөд юу болох вэ гэхээр сүггүй болдго юм аа. Дүрс лагшин бол. Тийм ээ сүггүй. Дүрс лагшин. Сүгжингүү, сүггүй гэдэг хоёр бол бас ялгаатай шүү дээ, тийм ээ. Бурхны одоо мотор байдаг юм уу? Гуруу, гунос энэ бүгд бол сүгжийн гүү юм. Нэг одоо биеийн шар үсдэг бүтэн бол сүгжийн гүү юм. Сүггүй биш. Сүггүй бол. Тэгэхээр бол тэр жажуржи риг гэдэг бол сүггүн одоо нговорж байна. Эндээ денитлаас гэж. Денитлаа. За жудламад юу гэсэн байна вэ гэхээр денитлаа гэдэг нь жудламаг гэж байгаа. Ригдэ нела санжэжи усум товр додваин дамбун гүний дамбууде неваини чимани шэсүн гэж. Чимани шэсүн. За ригдэ нела гэж тийм ээ риг раншин найраг жажуржи риг энэ хоёроос бол санжэжин гүсүм товр додваин гэж тийм ээ. Санжэжин гүү бол товлдог юм олддог юм Дамбун гүний дамбууде гэж. Дамбун бол гүний дамбууде гэж тийм ээ. Дамбуу гэдэг нь юу хэлж байгаа юм гэхээр раншин найраг бол гүү дамбуу буюу овоо нэгдгүү болдог юм Овоо нэгдгүү. Дамбун гүний дамбууде гэдэг нь раншин найраг найжурвала овоо нэгдгүү бол. Нева ини чимани гэж. Нева ини гэдэг нь жажуржи риг бол те риг нева буюу жажуржи риг бол чима гэдэг нь бол юу гэж байгаа гэхээр
зүггүй гэлж зүггүй. За ийм хоёр одоо лагшин болдог. Хэмээн зарлаас. Ян раншин найраг дэндан. Ян раншин найраг дэндан 제주지릭 덴바야 막. 덴바. 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 덴예장 이거 라랑긴 너비 나급수 엿징 멜로비 나급수 맷대 гэж. Тэр раншин нариг 제주지릭 хоёр гэдэг бол тэгвар арангийн гэдэг нь бол одоо нянтай бол нянтойгийн ловын үед байгаа. аранжилын раншин найраг бол аранжилын 제주지릭 бол аранжил ловын үед 멜로 ламжийн үед байхгүй. Тэгчин буюу жанчулсимбийн одоо раншин найрагдсан 제주지릭 бол мөн одоо тэр суралцах одоо үед бол байхаас биш үрийг олсон цагт бол байхгүй гэсэн санаа шүү дээ тийм ээ. Ловын наагавс үг гэдэг нь бол цоглом, жорлом, тонлом, гомломын үед бас биш 멜로 лам. 멜로би наагавс мэддэ гэдэг нь 멜로 лам тоглохтой зүйл бол раншин найраг 제주지릭. Харин юу гэж ярих вүлээ? Гоонигүү зүггүй гэж байна шүү дээ тийм үү. Мэдээ жанлаа. За жанлаа. раншин даны жавадан дэни дэндэн дэмбадан ёмэнэдэн ёндонны өлви дондуу шэваржаа. раншин даны жавадан гэдэг нь раншин найраг бол 제주지릭 хоёр бол дэн дэмба хоёр юм аа тийм ээ. 댄단 дэмбадан гэж. дэн дэмбаийн ёмэнэдэн ёндонны гэж. Ямар үед байгаад ямар үед байхгүй болох юм бэ гэдэг. Тэр нь бол өлви дондуу шэваржаа гэдэг нь ёндонны нөгөө юу лээ ловын үед бол ядва юм 멜로비ийн үед бол 메바 юм а гэсэн. ёмэнэдэн ёндонны өлви дондуу шэваржаа гэж. За өлви дондуу шэваржаа гэдэг нь ловын үед бол ядва юм а гэсэн санаа шүү дээ тийм ээ. Жишээсүн. Тэя раншин найраг сам хам дэвэр шигвийн нямбун овооны синжанжи симжи чө인жиглаж байгаа индэ гэж. раншин найраг буюу тийм ээ дэвэр шигвийн нямбун овоо. Одоо тэр ингээр одоо юу гэж хэлэх юм? Хонлог одоо мөн чанар. Амтан болгонд байгаа тэр бурхан болох одоо энд чинь бурхан болох одоо юу байгаа шүү дээ тийм ээ. Бурханлаг чанар гэх юм уу да. Тэр бол синжанжи симжи чө인 симжи чө인 түүнийг хэлээ. Балчинлаа гэж. За энэ доо шүү дээ. Доо балчинлаа. Жалбисрэ жанчулсимбийн риг шэжаваны чэжиин хүрлэмба намхаатар ямба раншинжис ойсал. Нэ? Жанчулс жалбисрэ жанчулс ялгуусны хөвгүн бодисадвын одоо тэр риг гэж байгаа ч болвол тэрний чөин хүрлэмба гэдэг нь бол баса байсан л гэсэн санаа тийм ээ. Баса байсан. Намхаатар ямба тургуймд уужим раншинжис ойсал. Анханасаа мөн чанар нь бол монголог ирлийн мөн чанар. Тэ эдэр найвын жанчулсан ба тэ найвын санжаа жумдаандаа намжийн риксу жевай гэж. Риксу жевай. Эдэр найвын гэдэг нь бол нэг өсөндөө дела найвын гэсэн санаа шүү дээ тийм ээ. Дела найвын. Тэр раншингийн ойсалва дела найвын жанчулсан ба тэ найвын санжаа жумдаандаа намжийн риксу жевай гэж. Энэ бол амарх тийм ээ. Маумби санжаа жумдаандаа намжийн риксу жевай. Адар жумын санжаа жумдаандаа намжийн риксу жевай жедан. Мөн юу гэж байна? Жанчулсан би риг шэж чэжиин юм аа гэсэн шүү дээ тийм ээ. Жанчулсан би риг гэж байгаа зүйл чинь бол чэжи юм. Түүнийг хүрлэмба юм аа гэсэн. Түүнийг тэ чоин дэ хүрлэмба юм аа. Чоин дэ хүрлэмба буюу одоо насаа байсан л гэсэн санаа шүү дээ тийм ээ. Насаа байсан тугмаа мэд байна. Намхаатар ямба. Ашинжин ойсалва ядар найва гэдэг нь бол ядар найва би бол одоо цагийн хэлээр юу гэж ойлгох вэ? Дела найва гэсэн л сан тийм ээ. Тэр раншинжин ойсалва байгаа юм байна.
Эла навын жанчулсан ба тэ навын санжаа жумдаанда намж эрэг сууж яваа юм. Аун би санжаа болоод гадарж унгийн санжаа жумдаанда намж эрэг сууж яваа юм. Жэдан. Жэваин юм барваалаа гэж. Юм барваа чи юу вэ? Юм жэ бэрэн дүйсэн гэдгийг юм барваа. Юм барваа чи нитийг хэлж байгаа шүү. Нитий. Юм барваалаа гэдэг нь бол нитийлээ гэсэн. Танаас нитийг хэл. Равжур жанчул симба намжин догваадан намбар догваа мэвэчэр чагваа медваадан чö тамжид ёдур чö тамжид ёдур мажрууа недла лавр жао шевадан гэж. За равжур жанчул симба намжин догваа намбар догваа мэдвий чэр чагваа медваадан гэдэг нь дэмбэр зэмбийн дэнзэн гэлж. Чагваа медваа. Дэмбэр зэмбийн дэнзэн медваадан чö тамжид ёдур мажрууа недла лавр жао гэж. Чö тамжид дэмбэр ёдур мажрууа недла лавр жао гэж. Жишээдэн ийм дон дэлбала нянанду. За үүний утгыг тайлбарлахдаа бол нянанд юу гэсэн тайлбар? Нянанд нь бол юу гэж альцсан байна гэхээр дэла догвоодан намбар догваа гэдэг нь бол ойвоодан дийн цамаала омбор шимба дээ гэж. Ойвоодан дийн цамаала. Тэ медваны чагваа медваны дүүр хөвөрж аваа гэж. Дийн догвоодан намбар догваны овоодан дийн цамаалан омбор шимба. Тийм ээ. Догвоодан намбар догван овоодан дийн цамаа гэдэг нь дийн цанид гэсэн санааштай дийн цанид дүү дийн раншин дүү ёба омбор шимба тийм ээ. Раншин дүү ёдур зимба омбор шимба гэдэг нь юу лээ? Дэмбэр дүүр нава нашин шимба тийм үү? Юмсыг бодвол үннээсээ бүтсэн гэж юм шиг бидэнд харагдаж байгаа. Харагдаж байгаа шиг нь үннээсээ бүтсэн гэж одоо үнэхэрийн одоо тэгж бодож түүнд бол одоо хандж байгаа. Тэрийг хэлж байгаа. Шимба тий. Медваны гэж тий. Медваны чагваа медваны дүүрийг болж аваа гэж. Медваны чагваа медваны дүүрийг болж аваа буюу чагваа медва буюу юу вэ? Чагваа медва буюу дэнзэн медва. Дэмбэр дүүр зэмба медваны дүүрийг болж аваа гэж. Ёдур мажрууа нийтний чö тамжижи дишини доо гэж. Ёдур мажрууа гэдэг нь бол чö тамжижин дишини юм аа. Эна дини чöжи энэ нийт пагвин чö догвин жүү юм бич гэж. Тэгэхээр бол энэ дини чöжи энэ нийт тэр раншин найраг тэгээд тогмоо медваны раншин найраг симгийн чөний тэр чөнөд энэ хоосон чанар гэдэг бол пагвин чö догвин пагвин чö одоо хотогтын зам мөрийг олохын жүү юм аа уг шалтгаан гэж. Тэгээ энэ бол чöжи энд чöжин жүү юм бартаа пагвин чö догвин жүү юм бэ гэж дагсаж болохгүй шүү дээ тийм ээ. Энэ жүү гэдэг нь бол зүгээр мин дагва жүү мин дагва шүү дээ. Түүний уг шалтгаан гэдэг тийм нэр зүйсэн болохоос биш жинхнээсээ жүү цаниба гэсэн үг бол шүү дээ тийм ээ. Жүү цани. Яг тэгвэл чöжи домбонид гэдэг чинь мөнх учраас жүү биш шүү дээ тийм ээ. Жүү биш. За тийм. Энэ жүү гэдгийг бол тэгж ойлгох. Энэ чöжи энэ пагвин чö догвин жүү ин гэдэг нь жүү мин дагваа тийм ээ. Одоо юу гэх юм бэ? Хоосон чанарыг онд таньж мэдгүйгээр пагвин лам товлох гэдэг юм угаасаа байхгүй тийм ээ. Нөгөө төвдөр юу гэж хэлдэг вүлээ? Медо меронва. Медо меронва. Байхгүй байж болохгүй. Гарцаагүй байх ёстой зүйл нь учраас жүү гэж нэрлэж байгаа. Жүү мин дагваа. Жүү мин дагваа. Байхаас өөр байхгүй бол болохгүй. Ийм одоо гарцаагүй зүйл нь бол чöжи юм буюу домбонид бол яг нь пагвин чö догвин жүү болж байгаа учраас тэр жүү мин дагваа. Тэр байхгүй бол пагваа болж чадахгүй. Түүнийг тоглож тийм ээ. Бүр онсондоо тоглох байгаа шүү дээ. За жүү юм биш. Раншиндо нави риг дви дэн ноо гэж. Раншиндо нави риг бол дви дэн юм аа. Дви дэн. Дуба гэдэг нь бол дам гэсэн санааштай. Дам.
ам, ондог энэ бүгдийн бол бүр үндэс тулгуур тийм ээ гэж дэн яно чэ домборж одоо чэ сун хэмээн зэрлэгдсэн гэж. За жежүржиригийн овоо бол юу гэж? Жежүржиригийн овоо цагмын ишээгийн савунжи дэнэ жобор арш шат симба дароо гэж. Тэгэхээр жежүржиригийн мөн чанар нь бол сагмын ишээгийн савунгийн дээрээс бол ярина гэдгийг бол өмнө ярьсан шүү дээ гэж. За тэрийг бол ярьсан шүү дээ тийм ээ. Өчигдрийн хичээлийн төгсгөл дээр ярьсан тийм. За дахин одоо тэгээд ярих хэрэг байна уу? Жил ламагийн лүн татсан шүү дээ тийм ээ. За тэрийг за юу гэж жежүржиригийн овоо бол сагмын ишээгийн савунгийн дэнэ жогор ар шат симба даруу. Тэя аншин найрагла тэгван сосон догбын дэнжэдвадан гэж. Тэгэхээр аншин найраг бол тэгва сосоова буюу тэгва сосон тийм ээ. Нянтой тэгва, анжил тэгва, тэгчин тэгва тусынх нь бол тэр одоо зам мөрийн бол үндэс суурин юм гэж. Дэнжэдвадан тэгва сүмбо гарунгийн догбын дэнду жүрдүрүмийн нагав риг сүм дан мангэви ригшэ каниж жачис. Сосор догби дэнжэд тийм ээ. Сосор тус тэгва сосон лам дуба ондоггийн бол дэнжэд бадан тэгва сүмбо гарунгийн догби дэнду жүрдүрүмийн нагав риг сүм дан мангэви риг гэж бол бас нэр томьёо бол бол байгаамаа гэж нэр томьёо бас байгаамаа. Дүгдээла ригчээжи симжааны мэдээ гэж. За юу гэсэн санаа бай гэхээр одоо Умар Анжидын ёсыг ярьж байгаа. Умар Анжидын ёсонд бол одоо хүй үсийн риг гэдэг юм уу тийм ээ. Тэгээд мангэви риг тийм ээ. Риг мангэва гэж байна гэж. Түүнээс биш ригчижийн симжаан гэж бол байхгүй гэж. Бүр риг чадва буюу язгуур одоо бүр тасарсан тийм амтан гэж бол байхгүй гэж үздэг. Умар Анжидын ёс. Тийм ээ. Раншин найраг тийм ээ. Найгав жин одоо риг юм уу? Мангэви риг юм уу? Тийм ээ. Тэгээд бол яг нь нянтойгийн дэндүү жүрвийн тийм нянтой тэгвийн догви дэндүү жүрдүрүмийн нагавжириг ранжилжийн догви дэндүү жүрвийн нагавжириг тэгчингийн догви дэндүү жүрвийн нагавжин риг гэж бол гурав байж болно гэж байна шүү дээ тийм нагав риг сүм мөн мангэви риг гэж болно гэж. Одоо яг одоо над шиг юм одоо бодгаал байлаа гэж бодоход тийм ээ. Баг хөлгөний замаарч ороогүй, их хөлгөний замаарч ороогүй, ирээдүйд аль замаарч орох нь тодорхойгүй ийм бас байж болно гэсэн. Мангэви риг тийм. Риг нєва гэдэг нь бол хизээ нэгэн цагт одоо тэгмийн риг нєва юм уу? Чин риг нєва гансаг бол тэгмийн риг нєва гэвэл ирээдүйд одоо зам мөрд орохдоо баг хөлгөний замаар орох. Анхлан орох зам нь бол баг хөлгөний. Тэгчин риг нєва гансаг бол дамбуу нийтнэ тэгчин ламаар орох. Анханасаа тэгчин ламаар орох. Баг хөлгөний замаар оролгүйгээр их хөлгөний замаар орох. Риг мангэвэ гэж бас байна. Түүнээс биш ригчээжсэн риг чадва гэдэг юм бол лүг дээла буюу Умар Анжидын ёсонд бол байхгүй. Түүнийг бол зөвшөөрдөггүй гэж. Мэдээ зогсон гүний прочердан дишин мэдэр мичэрдан ригэ черна лүйжингүн дагдуу санжээ нямбуужэн гэж. Энэ лүнг бол сонсч ирсэн байл. Маш их хүнчээ энэ гэдэг ч тийм ээ. Зогсон гүний прочердан дишин мичэрдан ригэ черна лүйжингүн. Тийм учраас риг байгаа учраас тийм ээ. Риг гэдэг юм зүйл бол бүх амтнд симжаан тамжидад байдаг учраас лүйжингүн буюу симжаан гүн бүгд бол яг нь
이게준 эл루중 낙도 산전 연보증 낙도 산전 연보증 буюу хүн болох одоо тэр юу нь бол байгаа. Хандлаг чанар нь бол маа л гэсэн. Хэмээхийн дэлбэр доо даннаа гэж. Дэлбэр гэдэг нь бол дэлбэр дэлбэр гэдэг нь юу байхгүй юу? Дэлб донсол шүү. За хэмээсник дэлб донсол пагва тогнож тог дэлбэр гэдэг чинь энэ юу ах шүү? Дэлбэр гэдэг нь жүд ламын тайлбар жула төгрөг гэж байдаг. Энэ тэр баг шүү. Энийг бас жула төгрөг. Жүд ламын тайлбар жула төгрөг чинь агуу тогмодын зохиол. За тэнд бол судрыг бол иш татаад рэгчээжи сэмжан шадва гомбоожунду дүйи чирдээ дийнэдлээ. Рэгчээгийн сэмжан гэдгийг одоо гаргаж ирсэн тэгж айлцсан нь бол гомбоожунду дүү юм аа гэж тийм өөр зүйлд болгоогоод ингээд хүн одоо айлддаг шүү дээ тийм ээ. Одоо өөр утгыг одоо болгоогоод тэгээд рэгчээгийн сэмжан гэж. Тийг бол айлцсан юм аа. Гомбоожунду дүү чирдээ дийнэдлээ. Ягдуу логсрижин гэж. Логсрижин 내 연소 냥안라 메다민 최진 셰숨바 가이엔바디니 디과춘본처다 당화 넉스륵증 니진 주인비치를 주인비치 주인비치 디과춘본처다 당화 도건 돈도 뒤션다거나 숨바 이노 이 육수 그걸 내가 또 넉스륵증 내 연소 냥안라 메다민 최진 셰숨바 넉스рыжин гэдэг нь юу гэсэн үг гэхээр одоо нэг өсөндөө буруу зүгэлсэн гэсэн маягтай үгэлтэй буруутсан гэсэн маяг. Энэ хэнийг хэлж байгаа гэхээр их хөлгөний номонд их хөлгөнд тэгчинла одоо гурван дэва. Тэгмээ тэгчинла гурван дэв. Их хөлгөний номыг одоо басамжлан муушаасан доромжлогч одоо ийм улсуудыг болгоогоод эдгээр улсууд бол хашид тийм ээ хідээч бол одоо Янсун мянган давын чөжи юм аа гэж тайлбарлана тийм ээ. Хизээч бол одоо Германыг олохгүй гэсэн. Янсун мянган медавын чөжи юм аа. Шэсумба гаянба дэни тэгвачимбон тийм биш тийм ээ. Хэмээн зарлилсан тэр нь бол тэгвачимбын чөлө данва гэж. Их хөлгөний номонд одоо уурсах тийм ээ. Уурлах. Тэгээд логсрэгжин гэдэг нь бол одоо гурван дэвлж замжлагч ийг бол байгаа. Логсрэгжин нижин жүү юм биш. Тэгвачимбын чөлө данва догвын дондуу тийм ээ. Тэр тэдгээр улсуудыг их хөлгөний номонд одоо тэр уурлах, муушаах зэргийн буцаахын тухайтад өөр цаг үеийг болгоогоод гэж альцсан юм аа. Дүй шанлагоона тийм ирээдүйд одоо сайн зам мөр төдгийг болгоо оруулахын тухайтад бол ингэж альцсан юм аа. Яаж альцсан бэ гэхээр хэрвээ одоо их хөлгөний номонд бол гурван дэвлж муушааж хэмжлэх юм болвол тийм ээ түүнд уурлах тэргүүт ингэж хандах юм бол хизээч одоо нэг утгыг бол тэгэхээр тэр нь бол зэрэг чадва гэсэн санаа шүү дээ тийм ээ гэж. Тэгвэл тэр нь ямар учир шалтгаанаар тэгж альцсан те говаа жумцэн юу байгаа юм бэ гэхээр эдгээрийг бол тэр их хөлгөний номонд уурлах, буруу санах тэр бүгдээс нь буцаахын тухайд бол болгоогоод тэгж дүйшэн зав. Гон дэмгонгийн доо гэж байгаа шүү дээ. Гомбоожингийн доо. Гомбоожингийн доо, дэмгонгийн доо гэж гарсан шүү дээ. Гомбоожин гэдэг нь бол дүйшэн ла гомба юу лээ нөгөө дөрвөн зүйл гарсан шүү дээ.
тэрний нэг бол Дүйшэн дагуу. За өмнө ярьсан шүү дээ тийм ээ. За Раншинжи намбар дагууын риг кино. Раншинжис намбар дагууын риг ёвич гэж. Энд намбар дагууын бол байгамаа гэж. Гаяа намбар дагуур мижирваны мовоо маяг гэж. Тэгэхээр одоо их хөлгөний номонд одоо уншааж байгаа байлаач гэсэн тэдгээрт бол Раншинжис намбар дагуу бол намбар дагууын риг тийм ээ. Юу лээ? Жишийн нэмбүү тэр хонлог чанар бол байгамаа л гэсэн. Гаяан намбар дагуур мижирваны мовоо мэт. Хизээч тийм ээ хизээч ашид мөнхөд одоо ариусахгүй гэх нь бол зохистой биш юм тийм ээ. Намбар дагуу сэтгэл нь бол ариусахгүй гэх нь бол зохистой биш ээ. Тийм байна гэсэн. Тэгээ хизээд нэгэн цаг бол ирээдүйд ирэх юм гэсэн. Нааш боо майндэ ганги чир жумдан дайжис чадвар медур сэмжаан тамжидлаа намбар дагуур рунва нит ядвала гоона огмит журжан хамаатан дэмба Раншинжис даг дагууын чөжинний огмит бүбжис юу гэж чидэв метондэ гэж жэдэр сэржи сүгний дэбашин шэсүнсоо гэж. Шэсүнсоо. За энэ юу гэсэн үг лээ? Тэгэхээр бол хизээч одоо гэгэрхгүй маа, хизээч бол одоо сэтгэл нь ариусахгүй маа гэж бай. Анги чир жумдан дайжин чадвар мэд жумдан дайжис чадвар мэдэр сэмжаан тамжидлаа намбар дугаар нь ядвала гоонэ гэж тийм. Бүхэл одоо амтан болвол яг нь ялгалгүй бүгд хизээ нэгэн цагт бол сэтгэлийн одоо муу мухай нь бол одоо ариусна гэдгийг бол гоогоод өгмөж үржин гэж. Хэдийгээр одоо бидний бид бол тэргүүлшгүй цагаас ирсэн боловч тийм ээ. Урагшаа бол одоо тэндээс эхэлсэн гэх юм уу тэргүүлшгүй боловч хамаатан дэмба юм. Тэргүүлшгүй боловч төгсгөл болов. Цин үе тийм ээ. Энэ орчлонд эргэлдэх бол энэ зовлонгийн бол эцэс гэж бол байгаамаа. Тийм ээ. Хамаатан дэмба. Раншинжис даг дагууын чөж. Мөн чанар нь бол одоо ариусах юм чөж. Хогны бүвжис чи дэв метондэ жэдэр сэржи сүгний дэбашин гэж. Тэгээ за энэ бол сэржи сүгний дэбашин. Алт одоо охирдсон шиг. Алт одоо ингэ охирдоод хэр буртаг бот. Тэгээд тэр нь цэвэрлэгч юм бол хизээд л одоо тэр дотроо бол хувирч өөрчлөгдөхгүй тийм. Алт бол байж байгаа шүү гэж. Тэгээд бидний сэтгэл гэдэг бол мөн чанар нь бол тунгалаг гэрлийн мөн чанар. Тэгээд бол одоо ийм honest охирлогт тэгээд л бол цэвэрлэх юм бол дотор нь бол чиг одоо цэвэр турлах байгаамаа гэж. Шэсүнсо хэмээн зэл. Донны энэний утга нь бол юу гэхээр ригчжээ сэмжаа мэд жанс гэж. Риг чадваа буюу язгуур тасарсан гэдэг тийм. Язгуур тасарсан ийм амтан бол байхгүй боловч тогсоржин дэн ямсун нянгалла медавин чойжно шивэн доос сумба мэдээ мэгодэ гэж. Тэр тогсрож чам тийм ээ одоо буруу үзэл төрсөн их хөлгөний номонд одоо гурван дэвлсэн түүнд уурсан муу шаасан одоо ийм амтан болов гэж. Хизээд одоо гэгэрлэг олохгүй муу гаслангаас нөхчихгүй гэж хэмээсэн энэ удрыг бол зарилгалсан нь тэгвэл одоо буруу юмаа гэх чинь бол таарахгүй байна гэдэг бол тийм зүйл байх гээ. Доодын гонши говаан ойлоо нажис. Тэр бол ингэж айлцсан тийм ээ. Гонши одоо тэр болгоос нь нэг тэгээд хэрэг ойлоо нажид гэдэг нь өнөөдөр ригбийн одоо тийм ээ туслах шалтгаан ийм гурван зүйл бол байгаа. Гонши нь юу юм бэ гэхээр гонши ёдтэй тэгвачин бон чөлө ангийн гансаг юм рэндүү тарлан мето болоогүй. Тийм учраас л их хөлгөний номонд одоо гурван дэвлэх буюу тусамжлах
мөн одоо муушаасан түүнд уурлах тэргүүтэн энэ бодгал бол үнэт удаан одоо Нирваны зам мөрийг бол олохгүйг бол болгоогоод эдгээрийг тэрнээс нь бутаахын тухайд тийм ээ тийг одоо болгоогоод тэгж альцсан. Хизээч та нар тэгэрхгүй шүү гэж альцсан. За говоо ёдтой гэдэг нь хэрэг нь ингэж альцсан хэрэг нь юу юм бэ гэхээр яваа жишээлбэл дангаа догвол хэрэг. Тэгэхээр бол тэр их хөлгөний номонд одоо гэж буруу санаж байгааг бол буцаахын тухайд бол юм. Ойлоо нөжөд ёдтэй гэж. За тэр юу гэдэг юм. Тэр шалтгааны одоо харчлах зүйл нь юу байгаа юм гэхээр Симжаан Тамжидлаа Санжээжи Паринла жүгжин Ригийн чав ичэр. Тэгэхээр бол үнэн мөн чанар нь болохгүй юм нь юу байгаа юм гэхээр ягаад одоо яг айлцсан шигэ биш юм бэ те хизээч одоо бурхны хутгийг олохгүй гэж айлцсан байна. Яг ягаад тэрэн шигэ биш юм бэ гэхээр Симжаан Тамжидлаа Санжээжи Паринла жүг байна. Хамаг амтанд болний одоо үйлс бол хүрдэг юм аа. Нийгүүс бол нэгүүлсэнгүй сэтгэлийн эрхээр бол одоо хамаг амтны бол одоо авран гих болсон бол үйл ажиллагийн тэр үйл бол одоо хамаг амт хүрдэг юм аа. Мөн тэдгээр амтд нь бол сэтгэл нь бол риг буюу язгуур бол бүгээмэл буюу бүгдэнд нь байгаамаа. Бүгдэд бол тэр бурханлаг чанар байдаг юм аа. Тийм учраас бол риг чадвын Симжаан гэдэг. Ойлоо нэж гэдэг нь бол тэр би нэба. Цааш нь. Оноо Симжаан Тамжидлаа Санжээжи Паринла жүгжин Гангаан лүнгийн Жаман дандан нэмбэ Санжээ жигдүнду чонжа адун раншин найрагдан дэмбэ Симжаан гашиг нянда мотоби жумсан жи ин шана гэж асуулт асууж тийм ээ. За тэгвэл хамаг амтанд одоо бурхны одоо үйлс хүрдэг гэсэн тийм ээ хүрдэг. Тэгээд мөн одоо анги мөрний одоо элсний тоотой чацуу бурхан ертөнцид заларсан боловч тийм ээ өнгөрсөн цаг дээр бол одоо заларсан одоод заларж байгаа тийм ээ байгаа боловч хэдий тийм байгаа боловч гэдгээ бол раншин найрагдан дэмбийн Симжаан гашиг тийм тэр раншин найраг буюу тэр бурханлаг чанар одоо дугаа төвлөрдөр энэ олон амтан болвол зарим одоо тийм олон амтан болвол муу гаслангаас нөхчөөгүй Нирваныг олоогүй байгаагийн чинь шалтгаан юу юм бэ? Тэргүй шүү цагаас бас өчнөө олон. Тэгээ ганг мөрний элсний тодоо чатуу гэдэг чинь болвол язгааргүй олон гэсэн санааг л хэлж авахгүй юу? Маш их гэсэн санааг л маш их бурхан одоо заларсан байгаа бол тэр одоо ригдэн дэмбийн Симжаан чинь янда товлоогүй байгаа чинь юу юм бэ? Агаад гэж байгаа юм. Тэгэхээр ригийн нэмэг шийдэн дэмбийн жумсан жис ядра матуу байна. Тэгэхээр нэгсэндээ бид нар шүү дээ бид нар бол одоо тэргүүшгүй цагаас л ингээд байж л байсан. Бидний сэтгэл тэр риг гэдэг чинь байж л байгаа. Сүм мөртлөө бид нар одоо тэгээ тэр олон бурхан залраад хамаг одоо олон амьтныг туслаад тийм ээ тань зам мөрд хөтлөөд одоо тэгээд нямтай даажинбаа болох нь болоод 10 жил даажинбаа болох нь болоод тэгээд их хөлгөний замаар орох нь ороод бурхны хотгийг олох нь олоод ингэсэн мөртлөө бид нар үлдсэн байгаа. Энэ яагаад юм гэхээр тэр ригийн тийм ээ язгуурын бол тэр дөрвөн гим эргүү гэдэг юм зүйл байгаа учраас ийм учир шалтгаанаар бол Нирваныг бол олж чадахгүй байна. За энэ дөрөв нь юу юм бэ гэхээр тийм ээ тэгэхээр бид нар одоо юу гэдгийг одоо нөгөө мэдээ сонсож байгаа юм шиг. Тэгэл одоо энэ ном ялангуяа одоо шүн үзэж байгаа, багчин үзэж байгаа хүмүүсүүд дандаа өөрийнхөө сэтгэлтэй холбож үзэх юм бол тоохон ч илүү, ойлгох ч илүү амьдралд хэрэгжүүлэх магадлал ч өндөр болно шүү дээ. Интернэс биш өөр нэг мэдээ сонсож байгаа юм шиг гэдэг. Над хамаагүй тэгээ нэг сонин сонсож байгаа юм шиг биш. Тэр бид бол тэр олон бурхан заларсан байхад бол Нирваныг олж чадаагүй. Заримдаа надад ч үсгийг санагддаг. Одоо бурхан багшийн намтрыг энэ төр үзэж байхад намтрыг үзэж байгаа тэгээ бурхан багшид муу санаал, хорлол, хатаархаад илдэв болж байгаа амьтад тэгэл эцтэй бүгдөө даажинбаа болоод яваад өгч байгаа шүү дээ. Бурхан багш бүгдд нь тусалж байгаа тийм ээ. Тэгэл тэрнээс нь буцаагаад тэгэл нөгөөдөл чинь сайн сайхан зам мөрд ороод ингээд яваад өгч байгаа шүү дээ.
Бурхан багшийг алах гад явж исэн нөхөр хүртэл даажин болж байгаа ш. Нөгөө нэг хуруун ирэх тийм ээ. Одоо хутга барай дайраа биз. Тэр хүртэл ингээд хайжраад яв. Тэгэд бид нэр одоо азгүй бурхан багшийн үед одоо өргөл барьц өргөөд буян хийж чаддгүй маа гэдэг хутга бариад өөдөөс нь үүжсэн болвол ингээд суух гэж байсан юм билүү гэж надад заримдаа бодогддог ч тэрийг уншихлаар тийм ээ. Тэгэхээр тэр яагаад ингээд бидүүлсэн гэхээр риггийн нэмэг буюу одоо гим мэргүү тийм ээ. Ийм одоо дөрвөл угаа төгөлдөр байгаагийн учир шалтгаанаар бол тэр мэт нянда буюу одоо нирваныг бол чадаагүй. Тэр тухай нянанд юу гэж юм вэ гэхээр нянанла галдэ раншиндо навь риг гашиг ёна жичэр тогмоодон барилгын хорвор ангайн лүнгийн жамаатан нимбэ санжаа нянлан дайжан дадуян раншиндо навь ригдэн дэмбийн сурагчиг нам симжаа нам гэсэн санааштай сурагчиг нам нянанла мадэ шэна асууж энэ яг санийх шиг. Дэний нэмэг намбашидэн дэмбичэрдэ гэж. Нэмэг намбашид дэмба учраас гэж. Гэж. Яагаад гэвэл нёмон баадан, дог нэмбаадан, хомбаадан, шэнживан намны дийнева ино гэж. Дийнева гэж. Тийм ээ. Исванис муу нөхөр хонва гэдэг нь бол одоо тэр одоо буян бичлэн ийм зүйлээр бол одоо үүрч хоосорсон. Тэгээ бусдын эрхэнд байгаа. Эдгээрээс бол ийм гимүүдийн шалтгаанаар бид нар бол одоо сайжирч Нясванис бол одоо ойлгоо. Би өнөөдөр энэ групп дээр нэг зураг тавьсан харсан байс тээ. Тойроод одоо тэр юу илээ нянан нишүү занин дүг гэдэг байгаа штэ. Өнгө өнгөөр ялгаатай. Тийм ээ. Уур муур одоо юу вэ? Тааж өтөө тэр хүмүүс гол нь одоо мунхаг гол нь эс мэд үл мэд тийм ээ. Мөн чанарыг мэдээгүй. Чундаа бол бид нар бодит байдлыг мэдхгүй төөрөгд бодит байдал. Бид нар өөрсдийнхөө төсөөллөөр тэр төсөөлөл маань бол тэргүүлшгүй цагаас яваад датцсан. Тэгээд хинч зааж өгөөг байхад яг тэр одоо датсныхаа дагуу бол энийг бол буруугаар бодож андуурч эндүрч. Тэгээ андуурч эндүрхээрээ өсөө бол балаад үйлдэл хураагаад ингээд энд бол хязгааргүй хийнэж байгаа. За тэгээ муу нөхөр гэдэг бол маш их гэж хэлдэг юм аа энэ Монгол ам нарын сургаал одоо нөгөө 5 дугаар ноён хотын хаасан шууны үлгэрээс ахуулаад л одоо бүгд л муу нөхрөөс л хол бай. Муу нөхөр хамгийн одоо гайтай юм шиг. Тийм ээ нүгэл хилэнц хэлэг. Хамгийн муу юм. За тэгээд одоо энэ хоосрох өгүүрэх гэдэг нь бол эд баялыг хэлээгүй шүү дээ тийм ээ. Буян нүгэл гэдэг бол дүүрэн дээр цанд тавьсан байгаа шүү дээ тийм ээ. Юу гэлээ? Лүндүүдэн байгаа шиг Арамбра намын Дева жинжижирик суу наваа бол гівийн цанд. Лүндүүдэн байгаа шиг Арамбра намын нь бол дунгал жинжижирик суу наваа бол Мегава нүгэл гэдэг байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр амарваа нэгэн зүйл тэгээд зовлон тэр тухайн одоо акшн гэж хэлдэг шүү дээ. Үйлдэл маань бол боловсроод яг тэр үйлдэл маань боловсроод ингээд үр жимс нь гарахтаа зовлон идүүлж байгаа бол тэр нүгэл байжээ гэж. Амгалан гарч байгаа, амар амгалан гаргаж байгаа бол тэр бол энэ бид нар бол буянаар тий буян ихтвэл хон болно гэдэг байгаа шүү дээ. Буян байхгүй. Бид нарт одоо энэ хоосон чанарыг онж таньж мэдэх бодийн сэтгэл төрүүлэх бурхны хутгийг олох гэдэг чинь маш үнэтэй зүйл баггүй. Ингээнээр маш үн өртөн их үнэтэй зүйл. Тэр үнийг бид нар юугаар төлөх вэ гэхээр буянаар төлөх. Буянаа. Тэгээ бид нар буян хураахгүй. Тэгээд харин түүний эсрэг тал болсон зовлон цээгүү зүйлтэйгээ уулзрах, хүсснээсээ хагацах. Тэгээд одоо бие хэл сэтгэлээ амар амгалангүй зоох энэ бүгдийн төлбөрийг бол нүглээр бид хангалттай хийж байна. Муу үйлээр хангалт. Тэгэл нөгөөх нь тэгээд тэр нь хизээ боловсрох энэ гэдэг бол тусдаа яриа шүү дээ. За хон адан Шэнживан тэгээ бусдын эрх.
гэдэг нь бол тэгээд үйл нисванис болно тийм ээ. Үйл нисванис үлийн нэ ийн одоо гэмээр бол жи ган сүм ба энэ ноо хэмээн зарлаа. Тэгэхээр эдгээрийг л одоо байхгүй. Тэгээд сайжрах юм байна шүү дээ тийм ээ. Юм уу. За тэгээд одоо Дэмбэрэл янлагч үний буюу Ондогжингийн 5 дугаар бүлэг дээр байгаа. Тэгээд Дэмбэрэл янлагч үний хаах юм байна шүү дээ. Нисванис юм уу. Очиг шэдэн дэмэг гол одоо 3 түүний дотроос бол тэр дэмэг буюу майрыг ба ис мэдэх тийм ээ. Ис мэдэх мөн чанар бодит байдлыг ис мэд. Түүнээс л одоо гол нь очигдож байгаа шүү дээ тийм ээ. Ганцхан маа үсгэлгээд байгаа тэгсэн шүү дээ. Майрыг ба гэдгийг алга болгох. Майрыг ба биш. Ганц маагийн л алга. Маа энэ бол ригва болж байна. Тэний юм шээ ган сумба юм шээ сум хэмээн зарлаа. За сумба риг садвын даг ёдтэй гэж. Риг садвын даг тийм ээ. Тэр язгуур сэргсний одоо шинж тэмдэг нь юу ах вэ? Жирна доола гэж. Жирна доола. Доола гэдэг нь ямар доо вэ? Чөжүвийн доо гэж байна. Чөжүвийн доо. Чөжүвийн доо. Жүү гэдэг нь 10-ын тооны жүү шүү. Тэ жигний сүншээ гэдэг. Жүү 10 гэдэг. Ном жүү. Чөжүвийн доола. Дуаланы мэршэдан чүжирланы чүршээ дар янчулсимбийн додонжи ригний цамаа даглаашээ хэмээн лунгагийн цамаалай риг садва богур сүншин гэж. Богур сүншин. Риг садва гэдэг нь бол риг ёдва гэсэн санаа шүү дээ. Ер нь бол риг ёдва, риг байгаа гэдэг. Аль риг те тэгчин баг хөлгөний риг байгаа мó, их хөлгөний риг байгаа мó? Риг садва гэдэг. Риг ёдва гэсэн санаа. Тэрийг бол тийм ээ. За тэгээд одоо нөгөө нь үлээ дуаланы мэршэд жүжирланы чүршээд шиг тийм ээ. Өдөн лалаач жимээ дуа явээ ч гэдэг тийм. Утаа гарч ивэл гал байна гэж мэддэгтэй адилхан. За их мэтлэнгээр бол янчуулсан бол одонжи ригний цамаа даглаашээ гэдэг. Тэгэхээр риг гэдгийг бол тэр шинж тэмдгээр нь бол мэдэж болно гэж тийм ээ. Гал нь одоо тодорхой харагдахгүй ч гэсэн утаа гарч ивэл гал байна гэж шинжиж мэдж болж байгаа шүү дээ. Тэрэн шиг хэмээн бие хэлний одоо тэр үйлээс нь бол риг байгаа гэдгийг бол хагцаалдаж болно гэж. Чадвар жанлаа юу гэж жоргийн ондоо нинжэдан ойваданы собадан яла яндаг жодваны риги дагсуу нябаршээд жоргийн ондоо нинжэдан ойваданы соба яла яндаг жодваны риг байгааг шинжимаа. Энэ юу гэсэн үг вэ? Жэ тэгвачимбийн ламду машигвийн гоонай симжанла мигвийн нинжи чива суг риг садвын дагсуу шат. За их хөлгөний зам мөрд ороогүй байхад тийм ээ. Машигвийн гоонай симжанла мигвийн амтнд одоо чиглэлсэн амтны гих ийм одоо нэгүүлсэнгүй сэтгэл, их нэгүүлсэнгүй сэтгэл байх юм бол тэр бол их хөлгөний риг байгаагийн шинж юм аа. Хөлгөний риг зарим хүн бол тийм байдаг шүү дээ тийм ээ. Их одоо өрөвчхөн. Тэгээ бол олон тэгээд байгаа шүү дээ. Энэ сэтгэлийн тэр шинжийг бол тийм нэгүүлсэнгүй зөөлөн одоо харгас хэрцгий байна уу гэдэг юм. Энэ сэтгэлийн шинжийг бол үйлдэлээс нь мэднэ гэдэг байгаа шүү дээ. Үйлдэлээс нь мэдэх юм байна л да. Тэрнээс биш аман дээр хөөхий иви гэдэг байгаа чинь бол нэгүүлсэнгүйг илтгэхгүй л дээ. Гэж. Олон нь бол үйлдэл нь тийм ээ. Хараад тэрийг одоо тисэхгүй одоо өрөвдөж хайрлаж байгаа. Тэр нэг аж байдал нь бол явдал мөрөөс нь бол сэтгэлийн нь бол шинжиж байна. Олон юм яа. Оюун ухааных нь одоо тэр байгаа юм бэ гэдгийг бол шинжихтэй. Одоо жинхэнэ үг яриагаар нь үг яриагаар тэр гол том юм. За тэгэхээр бол хөлгөний зам мөрд ороогүй байгаа ч гэсэн бол яах нь амтны гих
их нэгүүлсэнгүй сэтгэл тэргүүтэн байх юм бол тэр их хөлөгний бол язгуур байгаагийн шинж юм. Тийм ээ ном. Тэр ээшин дүү нянтожи ригжин намдуу машигвийн гавсуу ансеги дагмид дембана овоо намдагдан тийм ээ. Тэгэхээр нянтой одоо зам мөрд орох нянтойгийн одоо язгуур байгаа ийм одоо бодгаал болвол хэдийгээр нянтойгийн зам мөрд ороогүй байгаа ч гэсэн тийм ээ ороогүй үедээ гансхийн дагмид тэргүүтнийг одоо үзүүлэхэд тийм ээ номноход тэрийг сонсоод одоо зөв сайхан баарлыг олж авч явах юм бол тийм ээ. Тэгээд түн дээрээ тулгуурлаад аясгалан төрж байвал тэр хүнд бол нянтой буюу чарваагагийн одоо язгуур байна гэж. Мөн ранжилжи иргэжин ламдуу машуугийн гавсуу сүнзэн зайшинжин домбын донит дембана говаа намдагдан. Ялаад байна равду аваживийн цэ ранжилжин риг садвар жогдээ. Тэгчинла шадваадан ригбат сүмбичэр. Тэгээд энэ дээрээс гадна бол юу байгаа шүү дээ. Энээс гадна бол тэгээд нөгөө доонд энэ төр байгаа шүү дээ. Их хөлөгний одоо номнох одоо ийм одоо агуу хамаг амьтны гих бод сэтгэлийн тухайч байдаг юм уу? Хоосон чанарын тухай ч юм уу ингээд айлтгах бол одоо дүүжи бавуу даваад мигнэ мэгжүү шорваад тий биеийн шар ус өдний нулимс гарах гэргүүт тийм шинж. Одоо мел вогдын намтрыг одоо бүгдөө сонссон биз дээ тий мел вогд ч анхлал одоо тэр өөрийнхөө багш одоо тэр марв ламын нэрийг сонсохдоо зэрэгэл одоо биеийнхэн шар ус босоод нулимс нь гараад тийм ээ бүжиг бишрэл нь одоо бүр онцгой их төрөөд тийм байгаа шүү дээ. Тэгэхээр тэр урдын барилдаа байсны шинж гэдэг байгаа шүү дээ тийм ээ. Урдын үлийн барилдаа байсан шинж. Тэрэн шиг эсвэл одоо тэр баг хөлөгний одоо тийм язгуур байгаа бол одоо гансхийн дагмид тэргүүт тийм ээ. Дембаши Ярдагба тэргүүтнийг номноход бол биеийн шар ийм шинж тэмдэг гардаг. Гих тэргүүтэн бол байгаа шүү. Янз янз сэтгэл хөдлөлтөөр байх тийм ээ. Тэгээ банчи их чамд тэгж байгаа шүү дээ. Ранла гожур маян гэсэн байна шүү дээ. Өөрийн оюун ухаан бол өөрт далд биш юм. Бусдын оюун ухаан бол бидэнд далд шүү дээ. Одоо таны юу бодож байгаа надад далд. Миний юу бодож байгаа танд бол далд шүү дээ. Тэгэхээр бид өөрөө өөрийнхөө юу бодож байгаа, юу мэдэрч байгаа бол бидэнд өөрсөнд маань бол хамгийн ил шүү дээ. Ил. Тэр бол одоо өөрийнхөө сэтгэлийг чадахгүй юу? Аль нь вэ? Ингээд жидунгийн бол ригийн гор гэдэг үнэлж байна. За одоо ингээд чин дүйдэн риг шадва дэдэр яна гэж. Бол дуадэ мигва житао шигла мигва ин шина гэдэг ингээд чин дүй мигва. Сая тэгчин дүйн риг гэдгийг номлоо шүү дээ тийм ээ. Ондогжин бол тэгчин түмэн маян байна. Ондогжингийн чид үжээвэ дүлжээ бол дамбуу нийднэ тэгчин ламд шүү гэх юм. Дамбуу нийнэ тэгчин лам. Ийм гал. Энэ бол одоо ингээд одоо риг садва гэдэг чинь бол ийм байх нэ гэдэг. Бол одоо тэгээд одоо тэр их хөлөгний зам мөрийг хийхэд бол юунд анхаарлаа бэ гэдгийг байна. Маш нарийн билдэ холбоо. Үнэхээр юм байна. Тийм ээ. Одоо бол тэгчин дүү мигва гэдэг. Тэгэхээр энэний урд бол бид нар харчин тажидын ингээ риг юм хэлдэг бол. Өнөөдөр энэ тийм ээ. Өнөөдөр дараагийн хичээл дээр харчин тажид ригийн өнөөдөр